Ер нь мега төсөл гэдэг үгэнд хүртэл би жоохон тийм эмзэг ханддаг. Мега төсөл гэдэг чинь одоо яг төр томроод төрийн өмчт компани төсөв томроод энийг дагаад авилгалын асуудал гарч ирээд шүү дээ. Энэ гарч байгаа бүх асуудлууд чинь том төрийн л бол баг. Энэ дөрөв биш ихэд нөгөө талаараа дахиад авилгалын асуудал. Энэ чинь ингээд үндэс суурийг услаад шүү дээ. Мега төсөл гэдэг чинь дахиад төрийн өмчтнийг том төслүүд, төрийн өмчтнийг том компаниуд л байгуулдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь төр муухай гэхдээ мега төсөл сайхан юм шиг бид нар яриад гэж болохгүй. Миний хувьд бол мега төсөл гэдэг зүйл маш болгоомжтой хандах ёстой. Энэний цаана дахиад мега хулгай гарна шүү. Энэ мега төслийг аль болох төрийн оролцоогүйгээр яаж, төрийн бага оролцоотойгоор яаж явуулах уу гэдэг бодлогыг барихгүй бол болохгүй нэгдүгürt нь бол. Хоёрдугаарт нь мега төсөл гэдэг нэрийн дур ардчлал хүний эрхийг хүндсэн энэ үйл явцууд бас гардаг. Тэгэхээр энэ бүгд иргэний орон зайг хүнсэн бодлогын өөрчлөлтүүд гарч ийн энэ бол буруу гэж боддог. Мега төсөл гэдэг асуудал бид нар маш болгоомжтой хандахгүй бол энэ өөрөө дахиад шин авилгалын үе таалгыг томоор нээж ийн л гэж